Усны шавууд буцаж нутгийн нуур идгүй хэрсэ Ойтой намрын бороо гуниг шивэнсэн энхийн ороо Сайхнастан сайхан чиний тухай дурсамжээ Сандан сандах мөрөдлөө сэтгэлдээ би дуудгам шингэлээ Нутгийн залуус наадамар нэгэд цугалхад Нэгэн охинтой би харц тулгарч учирсан ёо Чамтай юу чарайгүйч чимээгүй хэн ширтэлцээ Чиний нэрийг мэдэхгүй дээ нүдэн охин гэж би сэтгэлдээ шивэнсэн Дулсан дундаа би орон уяранц Дурсан сэтгэлдээ би шатаж явандаа Дулсан дундаа би орон уяранц Дурсан сэтгэлдээ би шатаж явандаа Шатаж явандаа Шатаж явандаа Шатаж явандаа Баярлалаа. За бүгдээрээ сайн байцгаана уу энэ телевизийг үзэн суугаа. Бүх үзэгчдтэй бас баяр наадмын мэндийг хүргэе. Тэгээд манай Багтаа ориг медиа болон НТV телевизийн хамтарсан баярын хөтөлбөр үнэхээр гайхалтай зочдтойгоор цугласан байна. Тэгээд бид бүхний өмнө Монгол Улсын ардын жүжигчин Чингис хаан хамтлагийн дуучин Жаргал сайхан Баярлалаа. Монгол Улсын урлагийн гавь үзтгэлтэн Чимбат за маань мөн гитарчин Ирвалд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргье. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Сайхан барьцгааж байгаа үстэй. За тэгээ хамгийн ихэнд танаас асуух асуулт бол сая хамгийн ихэнд дуулсан нүдэ охин гэдэг дууны түүхийг бас хуваалцвал тэгээд бас яах аргагүй энэ баяр наадамтай бас дууныхаа үгээрээ холбогддог гайхалтай дуу байна. За сайн байцгаана уу? Сайхан барьцгааж байгаа үстэй. Ингээд Чингис хаан хамтлагийн бүхэл үеийн их баг бүх концертууд энэ дуугаар эхэлдэг. Та бүхний зарим нь мэдж байгаа бах. Энэ бол нэгдүгээрт одоо эхлэл хөгжим гэж би бичээгүй, эхлэл дуу гэж би зохиогоогүй. Зүгээр л энэ дууг дуулахад бид нар өөрснөө жоохон тайвширдаг. Нөгөө сандарч ирсэн бүх юм алга болдог. Хөгжмийн манай инженерүүд хөгжмөө тохируулж амждаг. Хөгжимчд бас өөрийнхөө хөгжмийг тохируулаад энэ дэр амждаг байхгүй. Тийм ухтар бол энэ дууг хэл амгүй энэ дууг бол хамгийн түрүүнд дуулдаг л да. Энэ бол манай фирмийн нууц байсан. За энэ дуу зохиогдсон түүхгүй л бас нэлээд урт түүх байна. Ер нь бол цаана нэг жоохон гуниг байдаг та бүхэн анзаарсан бол тий. Тэгээд би 7 дугаар ангид байсан. Би ч өөрөө хотын хүүхэд мөртлөө аавынхаа нутаг болох Хинтийн өмдлгэр сумд жил болго очдөг, өвөө мэдэр очдөг. Тэгээд тэр нэг наадмын хашаа тойроод уяач ахыхаа мордыг гიშгүүлээж явж исэн. Тэгсэн чинь гинтхэн нэг тийм айгуу сонин нүд харагдсан байхгүй.
Тэгээ ингээд дахиад харах гэсэн чинь ингээд юмны араар ингээд нуугдаад. Тэгээд ингээд урд хойноо гараад наадмын одоо хашааг ториод ингээд нилийн явуулаа хаяа хас тулгарна. Тэгээд хүний сэтгэлд нэг тийм үлдсэн байна. За ингээд орой кино минон дээр бас нэг дайрлах холуугаад бас харлаа байдгүй маргааш найдвартай харагдах байх гээд бас тэргээр дахиж харагдаагүй. За тэгээд 3-4 жил өнгөрчээ түрнээс хойш. Би хойно оюутан болцсон. Тэгээд нутагтаа очиод бас нэг ахтайгаа нэг таруу маргонд яваад тийм ээ. Бас нэг штонк унаад тийм ээ. Ингээд явж исэн нэг ам цангаад нэг айлд орсон. Тэгээд цаа угаас уучсан гинтхэн баг 4-5 жилийн өмнө наадмын хашааны иргэн тойрон морь гიშгүүлж явахдаа харсан юм яг тэр нүд байсан. Тэр нүд бол ингээд үнэхээр хизээч мартагдахгүй байсан юм байлаа. Мартагдаагүй юм байлаа. Одоо ч мартагдаагүй л да. Тэгээд зураг болцсон. Дээр нь ингээд хадаг тавьсан. За ингээ энэ хүн байхгүй байна гэж би ойлгосон. Тэгээд энэ танаа охин уу гэсэн тийм ээ. Миний охин одоо ингээд их залуудаа эндсэн гэж. Тэгээд яг энэ нэг тэр наадмын өдрүүд 3-4 жилийн дараах одоо тэр нэг 100 тарвцалж яваад нэг айлд цай уух зураа харсан энэ бүхэн энэ дуу төрөх. Тэр нэрийг мэдэхгүй л дээ. Тийм бах тэр нэгдүн охин гээд би нэрлэлсэн. Тэгээд энэ дуу төрөх шалтгаан л тэр л байсан л да. Жохон уудахтай түүх байгааз уучлаарай. Гэхдээ ямар ч байсан энэ дуунда би их хайртай. Манай хамтлагийнхан ч гэсэн бас энэ дууга тоглох дуртай. Үзэх сонсогч гэсэн бас сонсох дуртай байхаа гэж бодож байна. Уучлаарай. За бүгдээрээ үргэлжлүүлээд тоглолтоо үргэлжлүүлээ. За дараагийн дуу бол ерөөлийн дуу гэдэг дуу байна. Энэ бол нүдэн охин дууг бас үг аян би бичсэнтэй адилхан ерөөлийн дууг гэсэн би өөрөө бичсэн. Энэ дуу бол ерөнхийдөө миний аав ээжийн өвөө эмээгийн надад захиж сургаж байсан ерөөлийн үгнүүдийг одоо би дотроо бодсоор байгаа. Тэгээд жоохон уран сайхан оруулаад ингээд шүлэг болгосон. Тэгээ яг зарим усууд ингээд одоо юу вэ энэ одоо хүүмүү яадаг maaдаг юу вэ ингээд бас нэг сонин хүлээж авдаг юм билээ. Ханьсан хонгор хүүгээ энэ төрхтэр эн чинь Монгол ардын дуунд байдаг үг хэллэг утга санаа штэ болно тий. Ерөөлийн дууд одоо үнэхээр манай аав бид нар хинтийн өндөр ууланд жимсэнж явж байгаа хгүй. Тэгсэн чинь манай мориноосоо буухгүйгээр хазаарын амгавчлахгүйгээр шууд морио усалж штт. Тэгэнгүүт нь би аавд та одоо бололтой мориноосоо буугаад амгавчлаад усалдаа ядахтаа гэсэн чинь надад хэлжсэн байхгүй. Минийхөө энэ хээр энэ хөвчд морчин хэрвээ ингээд гинтхэн одоо эзнээсээ одоо тий юу гэдгийг ингэсэн тохиолдолд бол хазаартай нь усалж сургаагүй адуу бол харангаж өгөх аюултай байдаг. Тийм хотоор хазаартай нь усалж сурга гэж. Ингэж манай өвгөд ярьж эхэлсэн юм аа. Захидаг байсан юм аа гэж үг. Тэрийг би эзэж мартахгүй. Тэгэхээр энэ дээр байдаг шүү дээ. Хайртай хөлөг мордыгоо хазаартай нь ус сургаараа. Ханьсан хонгор хүүгээ хатуухан хүүгэн дасгаараа гэж яг иймэрхүүлтэй. За одоо энэ дууга та бүхэн төлөвлөе. Баярлалаа. Хөлөг мордыгоо хазаартай
минь усалж сургаарай ханилсан хонгор хүүгээ хатуухан үгэнд дасгаарай ханилсан хонгор хүүгээ хатуухан үгэнд дасгаарай хүний нутаг хол юмда хөтөлгөө мөрдөчин цуцсанда амарк хүүгээ санахда ардиха дуга аядара амарк хүүгээ санахда ардиха дуга аядара хадаган тэнгэрийн сүлдэндээ ханцуйнда залбирч яваарай халуухан янагийн сэтгэлийг харцаараа мэдэрч яваарай халуухан янагийн сэтгэлийг харцаараа мэдэрч яваарай амьдралын харахгүй бартаач замасаа битгий буцаарай жаргалын дахгүй зовлонгоо зүрхээрээ мэдэрч яваарай жаргалын дахгүй зовлонгоо зүрхээрээ мэдэрч яваарай энэ дог дуулахтаар би аавыгаа сандаг. Тэгээ ер нь бол дуу амьдрал дотроос хүмүүсийн хоорондын харьцаанаас аав ээжийн өрөөлөөс төрдгийм байна гэдгийг би бас дахиж мэдэрсэн. Энэ дууг өвөр Монголд Монгол ардын дуу өрөөлийн дуу гэж дуулж ийн гэсэн шүү нөхдөө. Тэгэхээр ардын сэтгэлд бас нийцчээ гэж бодож байна. За дараагийн дуу бол Хонгор минь гэдэг нэртэй мөн одоо миний үг аян хийсэн дуу байгаа. Чингис хаан хамтгийн урын санд бас олон жил дуулагдсан. Хонгор минь гэдэг дуугаа сонсцгоё. Баярлалаа.
Санаан олон цагаахан юмсан сайн явдаг байгаадаа хонгормэ хоног өдрийн уртад битгий мартаарай гэж хоолон зангирч билээ хонгор чимээ яда гэж чамайгаа мартах билээ яро сэтгэлэмэн чамда тэмүүлнэ миний дон итгэдэг шигэ надад анчи үргэлж итгэрэ мингэн надад таарсан юмсан мэндэл явдаг байгаадаа хонгормэ хүний олны донд битгий мартаарай гэж хөнгөн үнгэлж билээ хонгор чимээ яда гэж чамайгаа мартах билээ яро сэтгэлэмэн чамда тэмүүлнэ миний дон итгэдэг шигэ надад анчи мен үргэлж итгэрэ Ашин иросо зөөлхөн юмсан амард явдаг байгаадаа хонгормэ адас ходын газарт битгий мартаарай гэж аминчлэн захиж билээ хонгор чимээ яда гэж чамайгаа мартах билээ яро сэтгэлэмэн чамда тэмүүлнэ миний дон итгэдэг шигэ надад анчи мен үргэлж итгэрэ яда гэж чамайгаа мартах билээ яро сэтгэлэмэн чамда тэмүүлнэ миний дон итгэдэг шигэ надад анчи мен үргэлж итгэрэ анчи мен үргэлж итгэрэ
баярлалаа. Хонгор минь байлаа. За дараагийн дуу бол чамайг өөч өөрчлөө гэдэг нэртэй мөн Чингисж байгаа үг энэ бичсэн. Уран бүтээл хийгдээд яг бичигдэх үедээ нэр мөрөн солигддог ч юм уу үг мүг нь ганц хоёр солигддог л доо. Энэ дуун дээр яг тэг таарсан. Арчаа муутны атаргалд би гундаагүй. Араар тавьсан уруултанд би гутраагүй. Бусдын хідвчтэй мөнгөнд би шунаагүй. Бурхан ч хурдмаар өнгөнд би автаагүй гэж байсан байхгүй. Тэгээд ингээд яг бичүүлэх болсон чинь энэ арай л өөрийгөө ингэсэн арай биш байна. Энэ хоёр дахь биений дуу болгоё. Тэгээд би гэдгийг чи болгоё гэдэг. Ингээд шийдээд энэ дуу төрсөн юм аа. Тэгээд чамааг өөрчлөө гэдэг. Тэгээд магадгүй энэ зах зээлийн энэ чөлөөт одоо энэ сайхан нийгмийн үед юунд ч өөрчлөгддөггүй хүн гэдэг бол одоо бас л зарим хүмүүсийн үзэж байгаагаар одоо асуудалтай ч байж магадгүй зарим нэрдэг зүгээр яг энэ жок шүү. За ямар ч байсан одоо өөрийнхөө үзэл бодолд найз нөхдөд үнж байж ирсэн бүх хүмүүст зориулсан дуу шүү. За баярлалаа. Чамааг өөж өөрчлөөгөө. Арчаа муутны атаргалд чи гундаагүй. Араар тавьсан урвалтанд чи гутраагүй. Бусдын хідвчтэй мөнгөнд чи шунаагүй. Бурхан ч хурдмаар өнгөнд чи автаагүй. Чамайг юу ч өөрчлөөгүй яг л хэвээрээ санаа ч найруухан болоод тэр юм уу чамайг юу ч өөрчлөөгүй нэг л зангаараа сэтгэл чинь уужимхан болоод тэр юм уу Хотел үнэн магтаалыг чи тоогоогүй. Хочин андынхаа тусыг чи мартаагүй. Хилээд ирдэггүй зовлонд чи мохоогүй. Хийсээд ирдэггүй жаргалд чи ташураагүй. Чамайг юу ч өөрчлөөгүй яг л хэвээрээ санаа ч найруухан болоод тэр юм уу чамайг юу ч өөрчлөөгүй нэг л зангаараа сэтгэл чинь уужимхан болоод тэр юм уу Арчаа муутны атаргалд
чи гундаагүй араар тавьсан уруултанд чи гутраагүй бусдыг хитвчтэй мөнгөнд чи шунаагүй бурхан ч хурдмаар мөнгөнд чи автаагүй чамайг юу чорчлоогүй яг л хэвээрээ санаач найрхан болоод тэр юм уу чамайг юу чорчлоогүй нэг л зангаараа сэтгэл чинь уужимхан болоод тэр юм уу чамайг юу чорчлоогүй яг л хэвээрээ санаач найрхан болоод тэр юм уу чамайг юу чорчлоогүй нэг л зангаараа сэтгэл чинь уужимхан болоод тэр юм уу чамайг юу чорчлоогүй 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 яг л хэвээрээ санаач найрхан болоод тэр юм уу чамайг юу чорчлоогүй нэг л зангаараа сэтгэл чинь уужимхан болоод тэр юм чима эрвал төгөлдөр юу бодсон бэ? Чадлыг нь унтлаа. Тэгсэн яг тэгсэн. Эмоц. Тий. Манай үзэгчд яг нөгөө бүтэн хандлагаараа биш юм уу гэж бодоод бас ингээл зарим хүмүүс гайхажсэн байж магадгүй. Тэгтэл манай гур бас үнэхээр гоё далаацтай өргөн гоё дуурч тий. Маш их баярлаа гоё дуурч байна. Сайхан байна. Би дүүнэртээ их баярлж байгаа. Жагах ер нь хандлагаараа одоо ингээд бүтэн хандлагын бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болон одоо ингээд амплагийн төвлөр ер нь юугаараа хоорондоо ялгаатай байдаг вэ? Гой зүйл нь одоо амплагид байдлын хамгийн гой зүйл нь юу вэ? За ер нь бол их чөлөөтэй байх. Тийм ээ, импровизац их байх. Сэтг дуулах. Энэ л багхгүй. Зүгээр ингээд жам гэдэг чинь ерөөсөө энэ шүү дээ, тий. Зүгээр ингээд би хилэмжээр, нүдний харцаар ингээд ади чи одоо тоглол гэ, тий. Эн чинь ерөөсөө зүгээр шууд одоо олонний өмнө гараад тэр мэддэг дууга дамжлаад өөр өөрөөрөө хүргэхийг л одоо би тэгж ойлгодог. Ер нь бүр Ленинград би оюутан байхдаа ингээд янз бүрийн бар, ресторан ч бас хөгжимч тоглож штэ. Тэгэл шууд очиод ингээд за
тэр дууг тэр талантаас тоглол би дуулна гэдэгтэр тэгээд дуулдаг байхгүй. Тэд нар бол тоглоно. Тэгэхээр ерөөсөө аль газрын хөгжимчд тэр бол ерөөсөө нот тийм ээ найруулга тэгээд тэр тухайн дууг яаж өөрөөрөө хүлээж авч ийн тэрийгэ гаргахад л тэгэл хүмүүс айгүй дуртай. Зүгээр яг жинхэнэ форматанд нь дуртай ч гэсэн яг юм жэмэнд бүр дуртай байдаг байхгүй. Ягаад гэвэл айгүй чөлөөтэй байдаг байхгүй. Тийм ээ. Тийм ээ ч юм ба. Тий. Өнөөдөр чи яг тийм байгаа шүү дээ. Тийм ээ. Айгүй гоё. Мэдээж хэрэг Чингис хаан хамтлагийн урын сан бол шал ондоо дуурна. Шал ондоо метрачтай, ондоо таналцтай байж магадгүй. Гэхдээ яг өнөөдрийн жэм бол бас л сонирхолтой байх гэж бодож байна. За дараачийн дуу бол би нэг хэд хэдэн дуу зохиогоод тэгээ бас хүмүүст дуулуулсан. Уул нь бол би энэ дууг өөрөө дуулах гэжсэн байхгүй. Яруу найрагч нь чи дуулна шүү гэд миний найз Цэндийн чимэд орж соёлын гавьцгэлтэн яруу найрагч. Тэгээд за яг би дуулнаа гэсэн. За ингээд би сайхан сургууль хийж ялаа. Нилээн сургууль хийлээ, найруулга хийлээ, филармоны заалан дотор би ч одоо бас орой болт суудаг байлаа. Төгөлдөр ураад. Тэгээ ингэ байсан чинь яг нэг хүн нууцаар чагнаад исэн юм байна лээ. Миний дуулахыг. Бүр ингэ тандаад исэн юм байлаа. Бүр сүүлдээ энэ дуунд орсон юм байлаа. Энэ дуунд дурлсан юм байлаа. Тэр нь хин бэ гэхээр Баянмонгол чуулгын дуучин Эрдэнэ цэцэг. Тэгээд над дээр ирсэн энэ дуунд ч одоо би урд дурлцлаа. Ахаа би тань нууцаар би зөндөө сонслоо. Хөшгний цаан сууд сонслоо. Энэ дуу яг чи миний дуу шиг санагдаад байна. Та нэг юу гэж бодчих юу яриад байгаа одоо ах нь одоо эн чин яруу найрагч намайг яг өөрөө дуулаараа одоо ерөөсөө би авгаадаа зориулж битсэн шүлэг мүлэг гэсэн шүү дээ. Одоо би яах юм гэсэн чиггүй та одоо намайг ойлголоо. Би балгаар сургууль төгсөөд ирсэн одоо надад өөрөө гэсэн дуу байхгүй. Тэгээ ч миний балгаарт бас үзэж өнгөрүүлсэн бас амьдралтай энэ дууч айгүй тийм ингээд найрсаад байна. Та энийг надад өгч гэж баг 2-7 хоног асуудал үүсгэсэн. Ингээд сүүлдээ би зөвшөөрсөн. Яалчгүй л одоо нэг тийм эмэгтэй хүн нэгдүгээр шин залуу дуучин. Тэгээ би дэрийг дэмжих ёстой гэж ойлгосон. За тэгээд яалчгүй энэ дуугаа би алдсан. Анд найз маань надад их гомдсон. Тэгээд чимэд дөрж маань асуураад олон жил болчихлоо доо нэг 10 гаруй жил болсон баг. Тэгээд нэг 4-5 жилийн өмнө зүүдэнд ирсэн. Чи нөгөө дуугаа яасан байх нөхөр нэг жишүү ой. Тэгээ би яг энийгээ нэг чинь гэж бодоод би тэгээд хаяа дуулдаг болсон. Одоо дээр баярлж байгаа баг. За ингээд учрлын гихч гэдэг дуугаа бас чадсан ядан дуулъя. Мэдээж хэрэг тэр Эрдэнэ цэцэг гэдэг агуу дуучин энэ дууг бол бүр тултлан дуулсан. Өнөөдөр Монголын рок попын одоо бүхэл эмэгтэй дуучид энэ дуугаар өөрийгөө сорддог гэж би сонссон. Гэхдээ мэдэхгүй тэгж сонсгдсон. Ямар ч байсан. Тэгээ одоо эрэгтэй хүн яаж дуулдаг юм байгаа хэмээх одоо тэгээ та бүхэн сонсох хэрэгтэй боллоо. Учрлын их шиг баярлаа. Цэцэгсийг тайлруулж чамайгаа гаргадъя. Зингэр тэнгэрийн өнгөнд хоёулуусъя. Намераахан бүлэхэн борооны туслууд бооч. Навчин чүдэрлэн хослон гэлэлзъя. Улсыг жаргаж чамайгаа инхрилье. Уняртан сүлэлтэн хоёул эрхэлье. Өртөлөн нүдлэх үлсийн хөгчөлөөс өдрийн од болж ихэрлийн түгье. The cornwall
алтан наран ганцын адян амраг чимэн миний сэтгэлд ганцаараа шүү хайдах түгмэн чимэн түрээч амин хайраар асгартал уйраач чимэн дуулаач долгсигэ бүэлч чамай гандагуулъя долгдэн оргдэн хоёул надя хөтөлөлсөн хөрөлдөн итгэлийн галласаач хөхөвлөрч харцлан ундаадя чигүртнийг ивэж чамайган хайрлдя чирэгэ искэрэндэн хоёул автя хайдэнхэн уйранхан амаргийн дууцохооч ханийн хорвол нэгнэ ивэе Korot алтан наран ганцын адян амраг чимэн миний сэтгэлд ганцаараа шүү хайдах түгмэн чимэн түрээч амин хайраар асгалтал уйраач чимэн дуулаач ады корвот алтан наран ганцын адян амраг чимэн миний сэтгэл ганцаараа шүү хайдах түгмэн чимэн түрээч амин хайраар асгалтал уйраач чимэн дуулаач на 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 na 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 Арда мана эр болдвол бас мэдрэмжтэй гитарч шүү. За дараагийн дуу Мартаг бол явна гэдэг дуу 1980-ад оны төгсгөлөөр зохиогдуулагдсан. Энэ дууны шүлэг одоо соёлын гавьяалтан Сандуж байх маань зохиосон байдаг. Бид хоёрын одоо 3 дуу гэдэг төрний нэг нь та бүхэн Мартаг явна гэдэг дуугаа бас хамтран дуулж болно. Нэг юу гэдэг юм бэ? 1985 онд нөгөө өөрчлөн байгуулалт Горбачев за зүүд холоо бас нэг жархан арай жоохон чөлөөтэй болцсон. Тэр байдалд Монголч гэсэн бас нөлөөлөөд соёл урлаг, утга зохиол, хэвлэл мэдээлч гэсэн арай чөлөөтэй болцсон. Тэр үедэлтэй тэгээд Мартаг явна гэдэг энэ шүлэг бол бас арай ондоо байдлаар бичигдсэн. Одоо манай Сандуж бахын маань шүлэг. Тэгээд би энэ дуугаа зохиочод айгүй аимшиггүйгээр ардын жүжигчин Зангадгуу дээр очиод
Аха. Та нэг дуу сонсооч болж игэл дуулаач гэдэг байхгүй. За гэдэг чинь. Тэгээ бид нар чинь нэг муурын баяшинд хамт амьдэрдэг байсан юм чинь. Тэгээд би төлдөр өдөр очиод ингээд тоглоал дуулаа гэсэн чинь. Сонсож яснаа. Энийг чи өөрөө дуулсан дээр юм байна. Яат би айгу тухайд гомдчихэж билээ. Яагаад гомдсон өөрхий би тэр хүн бол яг надад баг ингээд дуулах зөвшөөрөл өгж байгаа байхгүй. Тэр агуу хүн. Тэгэхэд би баг ингээд за гэд гарсан. Тэгтэл бастай дуулсан. Ягаад гэвэл ахмад хүн агуу дуучин гэдэг бол те хүнд бас те ийм урам өгч чаддаг. Чи чадах юм байна. Чи өөрөө дуулсан дээр юм байна. Тэгээд би зангад гоодаа бас таларч явдаг юм а. Тэр сайхан урамныхын төлөө баярлаа. За мартаагүй л явна да. Оор зүрх нийхэ чамдын чамда нод чама хайга хатгалж явна би орин болох заяад уцаа анч өлхийн сэтгэл төрөхгүй л яванда ойха тоса залдохнаас ичэн ухан сананда ургуулсаар яванда хорен зүрх нийхэ чамдын чамдаац хом дүри хийгчин харсаар явна би хүсдэн болсон сайхан чамайга хүнний хэжирдөө чадахгүй яванда ойха тоса залдохнаас ичэн ухан сананда ургуулсаар яванда ойха тоса залдохнаас ичэн ухан сананда ургуулсаар яванда толтод зүрх нийхэ чамдын чамдаац тохон дүри хийгчин зурагдан явна би тай насны нууцхан хөөслээ товш очиби салагui яванда ойха саг залдохнаас ичэн ухан сананда ургуулсаар яванда ойха саг залдохнаас ичэн ухан сананда ургуулсаар яванда на 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 на
Nai nai nai. Na na nai 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 nai. Nai 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 nai. Nai nai nai. Na na nai nai nai. Арда Мартаголионоос Өнөөдрийн найруулгууд үнэхээр сонирхолтой байна. Тэгээд бас манай орчин цагийн хөгжмийн урлаг, тайзны урлагийн үнэхээр мундаг төлөөлөлттэй миний ард байж штэ энэ чинь та хоёрын бас анхны хамт одоо Чимбах та хоёр хамгийн анх жишээлбэл ямар уран бүтээл дээр хамтарч исэн байдаг. Мэдээж багаасаа одоо түүх бол байгаа. Бид хоёр ч нөгөө түрүүн хэлсэн аав ээж нь миний ээж ардын дуужгийн чуулгад хөгжимчин. Тэгээд бид хоёр нэг жоохон нэг тийм он жилүүдийн жоохон завсралтайгаар ерөөсөө ардын дуужгийн чуулгын тэр одоо тайз хөшиг мөшиг рүү авирсан тэргүй сахилгуудсан гүйсэн хөгжмийн яам руу унах шахсан орилуулсан одоо тиймэрхүү байдлаар өнгөрсөн байхгүй. Би юу хэлэх гээд нэгтэр ерөөсөө Чимбагийн чихэнд сэтгэлд миний чихэнд сэтгэлд тэр хуучир гэдэг агуу хөгжмөний одоо чимээ одоо хүртэл байдаг байхгүй. Баг багтал одоо хөрхи ээж маань ингээ шүнжэнгөө давтаал ингээл хуучир дууруудаг. Яг тэр нь байдаг. Чимбач гэсэн адилхан. Тэгэхээр энэ хөгжмийн амьдрал, хөгжмийн одоо гэр бүл төрсөн, хөгжимчний үр хүүхэд бол төрсөн бид нар бол бас юу. Манай эр бол ч гэсэн бас гитар зүгээр нэг сурцсан юм биш. Үг үндсэнд нь ах トゥ нь аав нь бас тоглодог. Тийм болохоор ерөөсө хөгжим одоо удамш нь гэхэд хайшаа. Ямар ч лсэн тэр хөгжмийн орчинд өссөн хүн бол тэргээрээ л ер нь баг л амьдрдгийн байлаа гэдгийг л одоо би Чимбада их баярлдаг. Энэ бол үнэхээр батлагцсан асуудал. За дараагийн то би эрхүүд хэлний бэлтгэлд очиод 18 настай байхдаа зохиосон 18 нас минь намайг борхооч гэдэг энэ дуу байгаа. Тэгээд энэ дууг бол 18 настай байхдаа зохиосон. Гэхдээ л тухайд одоо ингээл нэг янз бүрийн байдлаар дуулдаг поезд одоо Москва хүртэл чинь 5 хоног явна шүү дээ. Тэгээ нэг удаа ингээд тэр чинь одоо нэг 70-аад оны 77 он 8 оны үед нөгөө соёл эрдэнэ дуучин Бааран Баяраа бит хоёр бас тарахгүй цаадч нөгөө Ерванд сурж яасан шүү дээ. Тэгээд бид нар чинь тэгээд бас джем хийж байгаа юм чинь нөгөө купент чинь хоолой хэдэн хямаа идэхээс гаднаас гитартаа тэгээд дуугаад дуулна шүү дээ. Тэгээд тэгсэн чинь 18 насыг сонсчоод мань хүн шууд дурлсан. Тэгээд жагаа энэ дууга чи энд бичтэй өгөөрэй. Чи өөрөө ч битгий дуулаарай. Тэгээд би нэг удаа дуулна шүү. Тэгтээ одоо би чинь сургууль ингээд өгсөө бас хэдэн жил болно. Ингээд тэгж явсараад хөрхий 88 онд жагаа одоо нөгөө дугаа дуулъя гэдэг. Ингээд соёл эрдэнэ уран санд орсон. Одоо өнөөдөр хүүн ус дуулж ийн өстөр тийм ээ 55 жилийн тоглолтын дээр дуулж илээ. Ус таалагдсан. Манай хонгор бол гоё л дуулж байна. Тэгээд одоо яг сүүлийн үед одоо ингээд би нөгөө зохиосон дуугаа бас after гэдэг утгаараа бас жоохон арай ондолдоо мэдээж яриг тэр алдар дуучин Бааран Баярыг гүйц дуулна гэж юу ах вэ гэхдээ бол сэтгэл эн чинь байгаа өөрөө зохиосон юм. Миний үр хүүхдээс ялгаагүй тийм бах тэр одоо би ингээ бас дуулцдаг байхгүй. Тэгээ энэ удаа бас та бүхэндээ зориулаад дуулъя гэж бодож байна. 18 нас минь намайг бүү орхиоч гэдэг. Газрын аж халдуулууд хийшөө хавар цагийн анхны аргыг зуусаар ирэхэд хүний
хорвоогоос чамайг нэгж хайсаар хайрын сон тавилангаар би учрана аз жаргалан тандрлим отхимэр болсон 18 насмын чи намайг буархаач аз жаргалан тандрлим отхимэр болсон 18 насмын чи намайг буархаач ахиадвэ чамта очлахгүй болохоор 18 насмын чи намайг буархаач ахиадвэ чамта очлахгүй болохоор 18 насмын чи намайг буархаач Дорлсон дурлалч азгүй дэж бүтэхгүй юм бол дундур сэтгэлээ сайхан итгэлээр тэтгээрээ дөлмөнхөн хорвооц хослон жаргах хойгүй бол давлай сэтгэлдээ түүнийгээ гумартаарай аз жаргалан тандрлим отхимэр болсон 18 насмын чи намайг буархаач аз жаргалан тандрлим отхимэр болсон 18 насмын чи намайг буархаач Газрын анч халуунуудгийн шовоо хавар цагийн анхны аргыг зуусаар ирэхэд хүнийхэн хорвоогоос чамайг гэж хайсан хайрын сон тавилангаар би учрана аз жаргалан тандрлим отхимэр болсон 18 насмын чи намайг буархаач аз жаргалан тандрлим отхимэр болсон 18 насмын чи намайг буархаач ахиадвэ чамта очлахгүй болохоор 18 насмын чи намайг буархаач ахиадвэ чамта очлахгүй болохоор 18 насмын чи намайг буархаач ахиадвэ чамта очлахгүй болохоор 18 насмын чи намайг буархаач ахиадвэ чамта очлахгүй болохоор 18 насмын чи намайг
намайг бүү орхиоч. Баярлалаа. Жагах маш олон бүсгүүчүүд байна шүү дээ энэ заалан дотор. Бүсгүүчүүдээр саяны хэсгийг дуулвал гой сонсогдох бах та. Миний 18 настай байхдаа зохиосон дуу өнөөдөр ингээд 78-та 68-та усууд дуулаад сууж гинэ гэдэг бол те 58-та 48-та усууд энд л нэг урлагийн хөгжмийн соёлын мөн чанар байгаа тийм ээ. Жинхэнэ яг 18-нд дуулж байгаа шүү дээ. Бид нар чинь одоо ингээд Beatles хамтлагийн 15 6 7 18 настай зохиожсэн тэр дууг л одоо би ингээд капитал сонсож байгаа шүү дээ бид чинь. Тэгэхээр өсө хөгжим гэдэг чинь хүн төрөлхтөнд ийм л гоё кайфыг өгдөг тий. 18 настай нөхрийн одоо энэгээр ингэж бичигдсэн шүлэг байгаа байхгүй юу? Яг энэ дотор алдаа байгаа. Жохон утга санаа энэ тэнд байгаа бах. Гэхдээ бол хамаагүй. Хамгийн гол нь тэгээд Бүсгүүчүүд хамсаад бол намайг өрхөж. Yeah. Баярлалаа. Гоё шүү. Гоё. маш гоё. За тэгээд Чингис хаан хамтлагийн урын санд ер нь миний урын санд хайрын нэлээд олон дуу дуулгаж ирсэн зохиогдсон байдаг. Тэгээд хөнцгөн хайр, нууцхан хайр, насан туршийн хайр, зүгээр хайр майр гэдэг амин шүү дээ. Энэ дотроос нэг нууцхан хайрыг хүмүүс айгүй сонсох дуртай. Тэгээд ер нь бол нууцхан хайр нэг ягаад ч юм тэр зохиогдсон тэр үеийнхэн нийгмийн амьдралтай ер нь уран бүтээл тэгэл бас шигтгээ болж ирдэг л дээ. Тэгээд энэ хайрын олон дууны нэг болох нууцхан хайр гэдэг дуу маань бас олон жил дуулагдж ирлээ. Манай Киви хамтлагийнхан бас дуулсан баг тий. Кивигийнх бас дуулж байсан. Тийм үү гинэ. Би бол одоо уучлал үсгэд хэдхэн жилийн өмнө л таны дуусныг мэдсэн байдаг юм. Киви хамтлагаар Кивигийн дуу гэж бодож байсан бүр. Тийм ингэдэг байхгүй амьдрал ийм байхгүй. Тэгсэн чинь Чамбаг сая тийм үү гинэ. Энд чинь нөгөө эмошны хүн чинь Кивигийн тухай хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Гиснээс нэр бас үзэгчд маань Чамбахыг бас үзэгчтэй гоё мэдлээсэй гэж хүсэж байна. Бас Чамбахыг сонсохыг хүсэж байгаа хүмүүс байгаа хаа. Өдөр Чамбах та маш их баярлаа. За сайн байцгаана уу. Тэгээд бүгдээрэнд нь одоо аз жаргал сайн сайхныг хүсэж байна. Өнөөдөр бас бид нар бүгдээрээ одоо бас нэг түүх бүтээсэн ийм гоё тоглолтод одоо бид тоглож та нар сонсож хүртэж тийм ээ бүх сэтгэл нэгдэж одоо ингээд ийм гайхамшигтай оройг бид нэр бүтээж байна. Та нарт бас баяр хүргэе. Мөн мэдээж энэ телевизээр үзэж байгаа бүх хүмүүс ингээд бас азтай байж таарна. Тэгээ өнөөдөр энэ гайхамшигтай хүнтэй хамт Эрволд бит хоёр ингээд жагаахтайгаа хамт тоглож энэ болвол одоо бас түрүүн хэлсэн гайхамшигтай түүх миний амьдралд бас ховорхон тохиох юм бас азтай учрал. Тийм болохоор жагаахтай хайртай мөн энэ хүн бол ерөөсөө одоо Монголын урлагийн түүхэнд одоо энциклопедия гэж одоо үнэхээр амьдралаараа бүх зүйлийг туулж бидэнд харуулсан одоо бидний одоо товч тол дээрэс нь бас жагаах маань өөрөө энэ гайхамшигтай бас ном бичиж байгаа. Тэгэхээр энэ түүх бол одоо хэдэн онд юм байж байгаах энэ Монголын хөгжмийн түүх ч одоо тийм ээ тэр үеэс л эхэлж одоо бичсэн 10 бот ном гэсэн баг тий. 10 бот ном бичиж байгаа. Тэгж байгаахтай амжилт хүсье бүгдээрээ. Хайртай шүү жагаах.
би бас нэг гоё юм санчлаа. Сарна бит хоёр нэг гоё сүү тавиад хоёлоо жоохон байсан. Тэгээ бит хоёрыг хамгийн их хайрлсан, анх хайрлсан хүн болж байгаа ах маань юм байна. Рок попын дотроос. Тэгээ ягаад гэвэл одоо үнэнч би биедээ тохиох одоо хувьтай хайр байна гэд хундан цагаан хонь билж ирсэн. Тэ үнэхээр гоё. Амьд хонжирээд очсон шүү. Яаж гаргасныг би мэдэхгүй. Тэгтээ янзын гоё байсан шүү. Сэтгэл хайр гэдэг бол манай Чимбагийн гэр бүлээс яг мэдрэгддэг. Та бүхэн мэдэн те эдгэр чинь бас л унсан, боссон, бас хэцүү үеийг хамтдаа туулсан, амьдрал биеиндээ бэлгэлсэн ийм гайхамшигтай залуучууд бий болсон. Үнэхээр та нартай баярлж явдаг. Үргэлж хайрлах болно. За ингээд нууцхан хайр хүмүүс их дуртай. Одоо нууцхан хайр гэх юм. Миний сэтгэлийн нууцхан хайр очролоо гэдгийг хизээч үзэхгүй. Хүсэл хивээр зүрхийг минь ноглоос хан хурмстын годаг нэвэчтэй. Миний сэтгэлийн нууцхан хайр хагцлаа гэдгийг хизээч үзэхгүй. Мөрөдөл хибэрэ зүрхийг минь ноглоосон мөнгөн цагаахан зүуд байжтэй. Үсийг чинь бодлороо би илбнэ. Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ. Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэ. Гарыг чинь зүудэндээ би атгана. Bo bo da na 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 atgna bo bo na 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 миний сэтгэлийн нууцхан хайр мартна гэдгийг хизээч үзэхгүй. Зүрхийг хивээр зүрхийг минь ноглоосон зөөлөн борооны солонго байжтэй. Миний сэтгэлийн нууцхан хайр гандана гэдгийг хизээч үзэхгүй. Энэл хивээр зүрхийг минь ноглоосон эгэлгүй ариухан цэцэг байжтэй. Үсийг чинь бодлороо би илвнэ. Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ. Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэ. Гарыг чинь зүудэндээ би атгана. Үсийг чинь бодлороо би илвнэ. Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ. Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэ. Гарыг чинь зүудэндээ би атгана. Бо бо на 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 атгана бо бо да на 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 на. Баярлалаа. Нууцхан хайр. За түрүү хэлсэн айгүй олон хайр. Одоо зүгээр хайр гэдэг нэг дуу байна. Зүгээр л хайр гэдэг дуу. Би ер нь Чингис хаан хамтлагийн урын санд энэ дуу дуулж үзээгүй.
91 онд дуулан зохиосон. Тэгээ тэр үеийн манай Сүйс сурж исэн манай эр болдын найз нар энэ төр их одоо дуртай байсан гэж ярьдаг. Та бүхэн зарим сонссон байж магадгүй. Ер нь бол дуулагдаагүй мөртлөө ягаад мэддэг юм бэхээр зүгээр кассетээр зарцсан байхгүй. Тэгээд Чингис хаан хамтлагийн хувьд бол их асуудал байдаг юм аа. Манай хамтлаг хизээч яг ийм битсэн хөтөлбөрөөр тоглож үзээгүй. Бид нар тийм бэлэн битсэн хөтөлбөр байхгүй. Ерөнхийдөө 3 цаг тоглоно гэдгээ мэддэг. Яг тайзан дээр гарчаал эхний дуу ойлгомжтой нүдэн охин. Тэгээ цаашаа бол ингээд зэрэтлээ харж агаад хүмүүсээ харж агаад юу дуулахыг мэдчихсэн. Тэгээ би ингээд гамбад хэлнэ, гамбад цаашаа хэлнэ. Нэг ерөөсөө нэг тийм. Тэгээд үнэхээр заримдаа маш олон дуу зохиоцсон дуугаа дуулмаар санагддаг боловч тэгэл манай үзэгчд бол нөгөө л нэг Мэнг Төрс амрагч юм уу, Чингисийн Баатрууд, Заяа Маяа ингээд өччих واخгүй. Тэгэхээр би энэ хайр майрыг хизээж дуулах тийм шанс байхгүй. Ингээд явж ирсэн. Тэгээ одоо гэхдээ энийг одоо бас сайхан дуулчих гэж бодож байна тэхөө. Зүгээр хайр. Зүгээр хайр биш шүү. Зүгээр хайр гэдэг дуу. Тэгээ үгээ энэ би бас өөрөө хэлсэн. Халуухан яна гачамтайга хайрдан дэрсэн чи яхавдэ шодарга шодохон занги чиндага шанал чи явхад яхавдэ ухаадагхан төрсөн чамтайга уртсандаа амьдэрсэн чи яхавдэ оюнга дүлгөн дууги чин сонсоод очир чи явхад яхавдэ Садахгүй юмда чиний тухай сайхан бодлууд санахгүй байгэж нэг л болохгүй юм дэндүү сайхан жаргалыг чиний хайраар мэдэрсэ үнэн зүрхний хайр минь үлгэр битгий байгасан Алдрайхан насаны чамтайга агадагтай амьдэрсэн ч яхавдэ хэцүү төргөн занги чин айсаар хэлтэр чи явхад яхавдэ Түмэнэ сонцгойхон чамтайга тустай амьдэрсэн чи яхавдэ тунгадаг хархан нүдийг чин зөвхөдлөөд гонеглэж явхад яхавдэ Садахгүй юмда чиний тухай сайхан бодлууд санахгүй байгэж нэг л болохгүй юм дэндүү сайхан жаргалыг чиний
хайраас мэдэрсэн үнэн зүрхний хайр минь үлэгэр битгий байгасан садахгүй юмдаа чиний тухай сайхан бодлооц санахгүй бай гэж нэг л бодохгүй юм дэндүү сайхан жаргалыг чиний хайраас мэдэрсэн үнэн зүрхний хайр минь үлэгэр битгий байгасан Баярлалаа. За дараагийн дуу Ариун тунсаг гэдэг нэртэй. Тэгээ би өөрийнхөө ханд зориулж бичсэн. Ер нь их гоё гэр бүлийн амьдрал бас их гоё болж нэрээ юу вэ? Ковид гэж бас дэлхийг өөрчилсөн шүү. Ер нь дахиж урдахыг хөшгөө байж чадахгүй болсон юм шүү, тийм ээ. Магадгүй энд сайн талч байгаа, муу талч байгаа. Ямар ч хэлсэн миний энэ дуу зохиогдсон юм байна. Ингээд Ариун тунсаг гэдэг дуу дуулж өгье. Ариун тансаг гэдэг бол та яагаад тунсаг гэдэг нь ямар тий тансаг дээр миний юутай бас жоохон зөрчилдөд байгаа байхгүй юу? Тэгэхээр тунсаг гоё. Арай зөөлхөн. Тансаг гэдэг чинь арай тийм хэнцэр. Тансаг уул нь гоё. Гэхдээ яг юм зөөлөн тийм ариун хайр гэж яхад бол тунсаг нь арай дээр юм болоо гэж бодсон шүү. Уучлаарай миний буруу. Тий. Бүтэн амьдралаа надад зориулсан чинийхээ бүлээн зүрхний цохилтыг мэдрэх сайхан хат үзүүлэн хоровогийн өдөр хоногуудыг хамтдаа дуулсан ариун тунсаг чимээ хат үзүүлэн хоровогийн өдөр хоногуудыг хамтдаа дуулсан ариун тунсаг чимээ заяа тавиланга надтай холбосон чинийхээ зөөлөн гарын атгалтыг мэдрэх сайхан санчиг бүрэн хоровогийн аш араншинг санааныг тулсан ариун тунсаг чимээ санчиг бүрэн хоровогийн аш араншинг санааныг тулсан ариун тунсаг чимээ Yes. Хайртай үрстэй хамаага зориулсан чинийхээ халуун дулаан үгсийг чинь сонсох сайхан эргэж төрөхгүй хоровогийн
гин жилүүдийг итгэл нэг туусан ариун тунсаг чимээ эргэж төрөхгүй хоровоо гин жилүүдийг итгэл нэг туусан ариун тунсаг чимээ итгэл нэг туусан ариун тунсаг чимээ итгэл нэг туусан ариун тунсаг чимээ. Баярлалаа. За одоо би та бүгд 1988 онд уулан зохиогдсон дуу байгаа. Уулан нэг жоохон проб бичлэг хийсэн. Тухайд бас зарим бидний хамтрагч нар заримдаа бас хэцүү шттэ. Үний уран бүтээг тэр болгон хүн бас ойлгохгүй бас байж болно. Тэдний буруу биш. Гэхдээ би бас заавал хийх ёстой гэж бас ингээд хүчиж бас болохгүй. Бас миний буруу биш. Тэгээ ямар ч байсан тэгээд ингээд өдий хүрсэн. Тэгээ одоо би энэ дууга тун утгагүй байх гоё бичүүлээд пенз болгоё гэж бодож байгаа. Энэ бол яг хөө миний амьдралын үндсэн гол чиг шугам гэж хэлж болохоор зөөлөн борооны солонгыг тосон гүйж зүрхээ баясхан дурлах гэж би амьдэрсэн. 100-100-ыг илээсэн зулай буурал хорвоо дээр зовлон жаргалаа дуулах гэж амьдэрсэн гэж дуулдаг байхгүй. Тийм учраас би энэ дуундаа бас их ач холбогдол өгж байгаа. Тэгэд манай хоёр дүү болох төр энэ дууг бас дуулах хэрэгтэй гэж ингэж намайг зоригжуулсан. Тэг ямар ч байсан тэгээд одоо дуулна. Дуулах гэж амьдэрсэн. Окей. Амьдрал боцолсон энэ хараваад очирч болох алдаа энлэг очилж нэг болно араас нүлэмчхан урдаас мэн хиннэгхэн инэдэг адгийн урвалтыг харин хязээч уучлахгүй араас нүлэмчхан урдаас мэн хиннэгхэн инэдэг адгийн урвалтыг харин хязээч уучлахгүй бусдад тэглээ тус болооч гигүүлэгүйч Бойныг бодон харбароо санаагүй холыг зорсон хинэгнийхээ амьдралын харагүйц хүлдэн тэглэж хүндэн голд хөвтэйгүй холыг зорсон хинэгнийхээ амьдралын харагүйц хүлдэн тэглэж хүндэн голд хөвтэйгүй зөөлөн борооны солонгыг тосон гүйж зүрхээ баясхан дурлах гэж би амьдэрсэн зон-зоныг инээсэ золдай борол хорвоо дээр зовлон жаргалаа дуулах гэж би амьдэрсэн
зонзоныг инээсэн зулай борол хоровод ээж зовлон чаргада дуулах гэж би амьдэрсэн би амьдэрсэн yeah. За баярлалаа. Тэгээд NTV телевизийн хамт олноос бас гарын бэлэг байгаа юм байна тий. Нэр гэж юу? Харин тийм байна. Чингис хаан хамтлагийн дуучин Монгол Сардын жүжигчин Жаргал Сахахта маш их баярлалаа. Чимбахта баярлалаа. Гитарчин ир бол За ерөнхийдөө бидний бэлдсэн 12 дуу ингээд төгсөж байна. Хамгийн сүүлчийн дуу бол Монголын төлөө гэдэг нэртэй. Тэгээ Монголын төлөө гэсэн сэтгэл зүтгэл хүн болгоны дотор байдаг. Тэрийг харин илэрхийлж чаддгүй. Магадгүй илэрхийлж одоо үзээгүй ч юм уу те. Тэрнээс бол зүрх сэтгэн дандаа Монгол байдаг. Монголын төлөө цохилж идэг. Тийм болохоор би энэ дуу хүн болгоны дотор байдаг юмыг л бивчсэн байхгүй. Хамгийн энгийн байдлаар Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлийн хэмнэл аялгаа өгөх шиг юм байх болов уу гэж би өөрөө бодсон. Ингээд та бүхний ер нь баг анхудаа бас олонний өмнө дуулагдж байгаа шүү. Нэг олон дуулагдаагүй. за жагахыг Монголын төлөө дуугаа дуулахаас өмнө бас энэ тоглолтод хүрэлцэн ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Баяр наадмын өдрүүд болж байгаа учраас гоё наадмын тухай дурсамжаасаа бас хуваалцаад тэгээд бас үзэгчдтэй баяр наадмын мэд төвшүүлээсэ гэж хүсэж байна. Ер нь бол улсын баярыг маш их хүлээдэг байсан. Тэгээ хөдөө би нэг хотын хөвгт мөртлөө хөдөөжсэн. Тэгээд улсын баярыг төхөнгүүт тэгэл нэг шинэ бакал ахуулчихна. За дайлан гой тэрлэг хийлэгчин. За тэгээд тодхон шиг бүс үсэлчин. За ингээд нэг өөмөөг нэг хуучин шиляфик тавьчихсан. Тэгээ болоо. Тэгээ морьтой. Тэгээд харманд бол хэдэн төгрөг байна. Тэр бол хуушуурн явахаасаа илүү нэг би хотын хөвгт молконд явна. Тэгээд молког чи очиод яадаг вэ хэнгээр шууд агентас очиж молко авангуудаа. Тэгээд мориноосоо буухгүй ч тэр нь бол. Тэгээд айлын хашааны нэг хадаасан дээр очиод дүм хоёр гусаал хоёр молко хоёр нүхтэй бол молко гойж штэ тэ. Ингэчээ тэгээд ингэчдэг нэг тиймэрхүү нэг миний одоо яг хизээч мартагддаггүй нэг тийм байдаг байхгүй яг уу янз бүрийн улсууд нөгөө идж уухаа ярьдаг гэдэг ярьдаг юм дээр бол хамаагүй эн чин яг Монгол ахуу яг миний үеийн хүмүүсийн амьдрал яг тийм л байсан тий. Тийм болохоор Монголын тусгаар тогтнолын баяр бид нар Монгол гэдгээрээ бахарх баяр маргаашийн наадмын өглөө бол үнэхээр бас хүн болгонд өөрийн гэсэн дурсамжтай үлдэх байх гэж бодож байна. Ингээд одоо би Монголын төлөө гэдэг дуугаа бүх монголчуудаа зориулъя. Сайхан баярцаагаараа морин хурдан бүхэн өвчтэй байх болтугай гэж бодож байна. Өнөөдөр надтай хамт байсан урдынхаа үйлсэд манай Чимбат Эрволд соёлын тэргүүний ажилтан Эрволд дүүдээ бас их баярлалаа. Үнэхээр миний уран бүтээлийг тийм ээ бусдад арай ондоо байдлаар хүрэхэд хамгийн их одоо сэтгэл зүтгэл гаргасан хоёр дүүдээ мэхийн ёслоо. Баярлалаа. Баярлалаа. Монголын төлөө. Өрдийн домог төлөстэй ухаан дууны төрлөختөө эртний шашны далдартай эрх чөлөөний тэмцэлтэй агуу Монголын хотөлөө ам хайргүй зүтгэнэ гэж алтан соён буталбанда андра тангаргаан өргсөн эрхт Монголын хотөлөө
эвийг хичээн зүтгэнэ гэж зүрдэшгүй орондоо зүрх сэтгэлдээ зориулнаа Берхийг дулсан намтартай бэлэг оюуны тэнгэртэй бүгд найрамдах эрхэмтэй бүтээн босгох самналтай агуу Монголын хотдоо анхааргүй зүтгэнэ гэж алтан соён буталбанда андга тангаргаан өргсөн эрт Монголын хотдоо эвийг хичээн зүтгэнэ гэж зүрдэшгүй орондоо зүрх сэтгэлдээ зориулнаа Эчи цааны цацалтай энхрэ үрсэн жаргалтай босоо мөнхийн химэртэй болт зөрөгт дэд симинүлги агуу Монголын хотдоо анхааргүй зүтгэнэ гэж алтан соён буталбанда андга тангаргаан өргсөн эрт Монголын хотдоо эвийг хичээн зүтгэнэ гэж зүрдэшгүй орондоо зүрх сэтгэлдээ зориулнаа агуу Монголын хотдоо анхааргүй зүтгэнэ гэж алтан соён буталбанда андга тангаргаан өргсөн эрт Монголын хотдоо эвийг хичээн зүтгэнэ гэж зүрдэшгүй орондоо зүрх сэтгэлдээ зориулнаа на 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 зүрх сэтгэлдээ зориулнаа Бердо Эрдэ. Эрдэ. Науган дайртай.